Япон улсаас нийлүүлсэн тусгай зориултын автомеханик шатны машины ажиллагааны дараалал. Хурдны хайрцгийн арааг нейтрал горимд байрлуулна. Зогсоолын тоормсыг татаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана. Авцуулах холбооны гишүүрийг бүрэн гიშгэнэ. Хянах самбарт байрлах шатны гидрийн насосыг идэвхжүүлэх төгслүүрийг дарна. Энэ үед хянахт дэлгэцэн гидр ажиллагааны насос залгагдсан тэмдэгт харагдана. Авцуулах холбооны гишүүрийг айжмаар авна. Тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийн юурийг шаардлагатай тохиолдолд хийн. Автомеханик шатны арын гол хэсэгт байрлах удирдлагын самбараас ажиллагааг үргэлжлүүлж тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийн автомат болон гар ажиллагааг ашиглана. Баруун болон зүүн талын тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийг сунгах, доош буулгаж тэнцвэржүүлэх ажиллагааг удирдлагын самбараас баруун гар талын тэмдэгт бүхий тогшлуурын хослолыг дарж гүйцэтгэнэ. Тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийн гидр ажиллагааг идэвхжүүлэх төгслүүрийг дахин дарж ажиллагааг зогсооно. Автомеханик шатны ажиллагааг цамхгаас баруун талын бариулаар урагш сунгах эхэх үйлдэлийг гүйцэтгэнэ. Зүүн гар талын бариулаар урагш болон хойш түлхэж дээш өргөх, доош буулгах, хажуу зүүн баруун тал руу түлхэж эрэх үйлдэлийг тус тус гүйцэтгэнэ. Ажиллагааг гүйцэтгэх бүрт шаланд баруун талд байрлах гишүүрийг гიშгэнэ. Шаланд зүүн талын гишүүрийг гიშгэж холбоог идэвхжүүлж мэдээлэл дамжуулах солилцох боломжтой. Удирдлагын хянах самбараас аврах сагсанд байх хүний тоо, сунсан урт, ажлын өнцөг, газраас сунсан өндөр, тавцангаас газар хүртэлх өндөр зэрэг үзүүлэлтийг харах боломжтой. Хураах тохиолдолд уруу үйлдэлийг гүйцэтгэнэ. Аврах сагсны удирдлагыг ашиглах ажиллагааны дараалал. Автомеханик шатны удирдлагын самбарын ажиллагааны зарчмуудтай адилхан байна. Автомеханик шатыг гар ажиллагаагаар удирдах дараалал. Шатны техникчийн суудлын доор байрлах тагийг нээж, бариулыг цааш түлхэхэд өргөж, буцаанд татахад доош буулгана. Ажиллагааны анхааруулга. Аврах сагсыг дэлгэж дуустал өөр үйлдэл хийхийг хориглоно. Дээш өргөх үйлдэлийг 75 градусаас ихгүйгээр тохируулна. Автомеханик шатны удирдлагаас аврах сагсны удирдлага руу шилжүүлэх үед ямар нэгэн үйлдэл хийгдэхгүй бөгөөд гишүүрийг гიშгэж шууд удирдана.